Салбар хэрэгцээт бараа материалынхаа 65%-ыг дотоодын үйлдвэрлэгчдээс нийлүүлдэг байна. Энэ хэмжээг нэмэгдүүлэхийн тулд олон жил хадгалах боломжтой. За хээрийн нөхцөлд чанараа алдахгүй бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх хэрэгцээ бий болжээ. Нөгөө төгөр үндэсний үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүн харьцангуй өндөр үнэтэй байдаг учраас үнийн тал дээр зохицуулт хийх шаардлагатай гэж үзэж байна. Зах зээл багтайд тооцогддог. Манай улсад үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлэх чухал салбараар батлан хамгаалах салбар нэрлэгдэв. Гэхдээ салбарынхаа онцлогоос шалтгаалan чанар сайтай, ус болоод халуун хүйтэнд төсвөртэй, урт хугацааны эдлэгээ даадаг байх гээд нарийн шаардлагууд хангасан бүтээгдэхүүн нийлүүлэгдэх ёстой байна. Одоогоор батлан хамгаалах салбарын нийт хэрэгцээ хангалтын 75%-ийг бэлэн хувцас хүнсний бүтээгдэхүүн эзэлдэг учраас хөнгөн үйлдвэрлэлийг дэмжих томоохон зах зээл гэж харж байгаа юм. Манайхан бол дотоодын нийт бүтээгдэхүүний нэг хөвдөд тэнцэх бараа бүтээгдэхүүн л худалдаж авах хэмжээний тийм ээ ийм байгаа. За ер нь бол яг зүгээр цаашдаа одоо бол манай цэргийн армийн хэрэгцээний нэг 60 орчим хувийн л бид нар нийлүүлж чадж шүү дээ. Төсвийн боломжноос шалтгаалж. Тэгэхээр энэ бол цаашаа бас маш их нэмэгдэх ёстой ийм ажил гэж бодож байгаа. Хамгийн гол нь батлан хамгаалах үйлдвэрийн хэрэглэх хувцасны стандартын шаардлагыг бодлон авах барааны одоо стандартын шаардлагыг нөгөө үйлдвэрийн хүмүүс сайн мэдэхгүй байхгүй юу? Тэд нар бол хувцас үйлдвэрлэн гэтээ нөгөөх нь бол шаардлага хангахгүй. Тийм учраас өнөөдрийн үйлчлэгийн зорилго бол батлан хамгаалах яам бол ийм шаардлага хангасан бараа бүтээгдэхүүн авнаа. Болов ийм өнөр авнаа гэсэн танилцуулга хийж байгаа. Дотоодын үйлдвэрлэгчид төрөл бүрийн бэлэн хувцас, ширээ сандал, зааж ахын бүтээгдэхүүн, ийм бэлтгэл, зуух, багж, тоновт хөөрөмжгээд нэлээд хэдэн төрлийн бүтээгдэхүүнийг батлан хамгаалах салбарт нийлүүлэх боломжтой байна. Харин үнийн хувьд импортын бүтээгдэхүүнээс өндөр байдаг учраас үүнд тодорхой зохицуулалт хийх асуудал хөндөгдлөө. Батлан хамгаалахын салбарын бол бас ярьж байна л да. Үндэсний үйлдвэрүүдийн бүтээгдэхүүнүүд бол сайн боловч өндөр үнэтэй байна гэх тийм. Тэгэхээр үнийг бас бууруулах тал дээр бол бид нар бас хамтран ажиллаж болно. Ялангуяа сүүлийн жилүүдэд хоньны ноосны ноолуурыг ялгаж байгаа. Ноолуурыг ялгаад хоньны ноосон одоо хямд өмтэй мөртлөө сайн чанарын бүтээгдэхүүнийг бол нийлүүлэх боломжууд бол бий болцсон байгаа. Найл болох үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ борлуулах зах зээлийн баталгаатай болгож өгөх тал дээр л төрийн бодлогоор чиглэгдэж байгаа учраас энэ арга хэмжээс нэг хэсэг нэ гэж ойлгож байна. Цэргийн хүчний байгууллагын одоо хээрийн нөхцөлд ажилладаг, байгалийн онцгой нөхцөлд ажилладаг, янз бүрийн байдлаар ажилладаг учраас тэдний шаардлага бас өндөр байдаг. За харин үйлдвэрлэгчдийн хувьд салбарын хэрэгцээг хангасан чанартай бүтээгдэхүүнийг аль болох боломжийн үнээр тасалдалгүй нийлүүлэх зорилт тавьж байгаагаа уламжилж байлаа. Төр нийгмийн эрх зүйтгэлтэн бүгд найрамдах Монгол ард улсын